Тэгэхээр Porsche Улаанбаатар төвн өнөөдөр бид нар загвар болгоноос ерөнхийдөө 17 оны цоошин загваруудыг авчирсан байна. За энэ дотроос бол онцолж хэлэх юу вэ нөхөр бүх загварууд нь GTS загвар буюу одоо спорт хонголтой тийм загвар байгаа. За тэгээд тэрнээс гадна манай 911 гэдэг загвар байгаа. Мэдээж Porsche гэдгийн хамгийн гол зүйл 911 гэдэг юм тий. Тэрний бол энэ 17 хоног facelift буюу шинжлэгдсэн загвар гэсэн. Тэр мэдээж энэ урд нүүр гэрэл тэгээд салон дох байдал гэдэг чинь дандаа шинжлэгдсэн ийм хоёр шинэ загварыг танилцуулахаар бид авчирсан байгаа. Өмнө нь бол Porsche 911 нь зүгээр энгийн 3800 үлгэртэй байсан бол одоо 3.0 хос турбо үлгэртэй болсон гэсэн. Тэгэхээр илүү бензин зарцуулалт бага хэрнээ horsepower мөрний хүч нь илүү огцон мурдтай юм өндөр хүчин чадалтай болсон байна. За тэгээ би ерөнхийдөө бол яг энэ машинуудыг та бүхэн унахад нэг жоохон зөвлөгөө өгөх. Тэр та бүхний машины голд бол спорт плюс гэсэн хоёр сонголт байгаа. Тэгэхээр тэрний бол үнэхээр гоё машиныг спортын мэдмээр байвал спортын дарж хэрэглээрэй. Спорт плюс нь бол ерөнхийдөө уралдааны зам дээр зориулсан болохоор яг энгийн хэрэглээ нь бол жоохон тохиромжгүй их хатуу юм болчихно. Тэгэхээр спортын дарж хэрэгж болно. За дээвэр нь онгоодог машиныг бол та бүхэн гоё нартай өдөр гомч дээвэр онгоолгож явж боломжтой. Тэгээ би түрүүний захирлын хийснийг бол бас дахиад хэлжмээр байна. Бүгд яг араас явна хамгийн урд явна. Тэгээд жолооч зорчигч гэсэн суудлын дээр сууна гэсэнтэй эхлээд хэн барьсан дараагийн машиныг шилжихэд тэр хүний зорчигч болоод нөгөөх нь жолооч болно гэсэн. Тэгээ хамгийн урдлын биш хамгийн хойноос урагшаа дамжаад нийт буцаад энд хурж ирэхэд бүгдөө та бүх машиныг бариад үзчихнэ гэсэн юм бол. Тэгэхээр бол та бүхнийг хоёр-хоёроо яг хин нэг машин суумаар байна. Тэр хүмүүс нь машина та бүхэн эндээс эхлээд ерөнхийдөө эхлээд сонгоод сууж. Одоо бол яг та бүхэндээ сууж болно. Nobody's permission, yeah. No keys, we push start to ignition. Say, hit up Porsche, I wanna try ya. Crazy baby girl, there ain't nothing like ya. Hit up Porsche, so right I had to get ya. Bag it up, let's roll. You can go, see how you handle as I'm cruising control, as I make you turn around. Hey, let me turn up your sound. Porsche-гийн showroom дээр ирээд байна. Тэгээд за бид нэр өнөөдөр ямар машин онцлох вэ гэхээр Монгол зориулсан эдишнийг онцлох гэж байна. Porsche 911 гэдэг энэ талаар Porsche-гийн ажилтан уугнаа гэдэг л бид нэр тайлбар хийнэ. Porsche 911 Carrera S суурин дээр хийсэн юм машин байгаа. Тэгэхээр яг суурин дээр хийсэн жоохон яг ерөнхий моторын баталсан Carrera S. Тэгээ яагаад юм тусгай Монгол эдишн гэдэг юм бэ? Альва Porsche-гийн нэг дилер аль нэг улсад аль бие суурь нэгтгэхээр нэг юм тусгай лимит эдишний ирэх өгдөг гэсэн үг. Тэгэхээр өөр англи юм бол тий английн далбаатай тий зөвхөн нэг юм ширхэг байдаг гэдэг. Тэгэхээр энэ бол Монгол зориулсан лимит эдишн цорын ганц гэсэн. Тэгэхээр энэ нь явгаараа онцлог юм байгаад хобууд нь хар улаан, толин улаан болгож өгсөн спойлерыг хоёр спойлерын хослолоор ингэж тусгаалan энэ үйлдвэрээс нь спойлер хийж өгсөн ч гэдэг юм уу тий. Энийг ямар нэгэн дахиад захиал хийхэд бид нар бол ийм нэг үйлдвэрлэж өгөх боломжгүй гэсэн. Яг ийм өнгөтэй тий яг ийм загвартай өөр өнгөтэй өөр 911 болоод өснөрөх боломжтой. Тэргээрээ ерөөдөө онцлог. Тэгээд яг би ягаад тэр түрүүний зөвөр 911 Carrera S гэдэг тэгэхээр limited edition ирнэ үнийн ерөөс юм маш боломжтой. Энэ 380 сая евро. 380 сая орчим байгаа доллараас хэлэлцээ. Тэгэхээр тийм үнэтэй хэрнээ юм limited edition цорын ганц машиныг ер нь 911 гэдэг маш боломжтой. Тэгэхээр энийг бол юу гэдэг өшөө 911 турбо гэдэг юм загвар дээр яхан бол маш өндөр үнэтэй болох хэрэгтэй байсан. Бид нар тэгтээ нэг бол ерөнхийдөө ийм үнэнчтэй, нэр үнэнчтэй гэдэг тийм хүмүүс зориулж захиалж авчихсан байна. Тэр Монголын хэлбэр дээр. Тийм. Тэрийг Монголын Монголын далбаа гэдэг нь бол яг тэрэн дээр нь бичсэн байгаа Монголын далбаа Монголд тусгаалan зориулсан Porsche-гийн эдишн тий.
Тэгээ салооны хувьд бол дандаа хар улааны хослол болгож өгсөн. Хянах самбар, дагааржуулалтын сэтэг, тэгээ суудны даруулга гэдэг дээрээс бүгд юм улаан харын хослол болгож өгсөн юм. Тусгай загвар спорт юм тусгай загвар. Mission, yeah. No keys, we push start to ignition. Say hit up Porsche. 911 гэдэг загвар бол мэдээж Porsche-гийн яг гол одоо юу болж гисэн эмблем те нэр хүнд болж гисэн машин. Энэ бол анх ер нь бол үндсэн хэлбэр бол яг ийм л байсан. Тэгээ одоо 911-ийг авсан хүн бол ерөнхийдөө авчаад буцаад зарна гэж бол ерөөсөө авдаггүй. Бүү удам залгамжлуулж те хүүхдүүдэд үлдээх. Яг 911-ийн хувьд бол яг суперкар ангилалд ордог. Гэхдээ нөгөөдөөсөө бас юугаар ослох юм бэ? Өдөр тутам орох боломжтой тохиромжтой машин шиг байдаг. Тэгэхээр юу гэдэг өөр бусад супер ангиллын машиныг одоо костюм бижигтэйгаа тийм ажилтаа унаад явхад жоохон өдөр монох жоохон юм давчууч байд юм уу жоохон илүү бүр юм 911 бол ямар ч хувцастай ямар ч үед өдөр болгон боломжтой суперкар. Шинэ удаас ч баг хүчтэй юм шиг төрж ийн гэдэг. Тэгээ ер нь бол мэдрэмж гэж угаасаа маш хүчтэй. Ягаад гэвэл өөрөө 570 мөрний хүчтэй 100 км/цаг хүртийг 2.9 секундэд авах чадaltaй. Энэ бол маш өндөр үзүүлэлттэй. Тэгэхээр одоо хүмүүс юм мэдгээр Ferrari тэ Lamborghini ч гэдэг юм уу одоо ингээд суперкарууд байна. Тэднийг бол ерөөсөө яг л энэ зэрэгцгүүс тэднийг одоо ганц айлгадаг дээр нь гардаг одоо тийм шиг байна. Тэр нь л чи өөрөө өөрийнхөө онцлогийн 60 мотортой машин шүү дээ. Уртлын багаж нь бол уртлын моторын хэсэг нь бол багаж те. Тэгэхээр ерөөдөө бол энэ бол тэргээрээ маш алдартай. Тэгсэн хойно мотортой нэ энэ их хүч одоо тэнцвэрлэлээр эргэлтэн дээр эргэх чадвар мотор гэдэг бол маш өндөр үзүүлэлттэй.